Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Майамигаас бид баруун урагшаага нэг 160 гаруй км сайхан яваад индианчуудын эртний түүхийг үзүүлсэн. Микесүкэ овгийн ахуй амьдралыг үзүүлсэн нэг тийм сайхан тосгон дээр ороод ирлээ. Тэгээ хэдүүлээ бас нэг сайхан Америкчуудын уугуул нутгийн жинхэнэ оршин суугчид болох индианчуудын амьдралын хэв маяг ингээд хамтдаа танилцъя. Энэ бас маш ховорхон боломжтой. Яагаад тэгэхээр Майами орчинд амьдарч ирсэн энэ Микесүкэ овг нь болохоор маш хүчтэй байсан. Ялангуяа энэ хавийн амьдралын хэв маягийг үзүүлсэн. Далай тэнгисийн эрэг бараадаж амьдардаг. Индианчуудын бас томоохон төлөөлөл газараар бид нар ингээ хамтдаа ингээ аялах чинь. Бүгдээрээ ингээд ийшээ оръё. Үзэгчдээ бид өмнөх дугаараараа индианчуудын түүхийн музей бас нэлээд олон газараар ингээ хамтдаа аялж исэн. Манай үзэгчид санаж байгаа баха. Америк нэгдсэн улсын зүүн өмнөд хэсэг болох Майами цаг агаарын хувьд сайхан чиглэг дулаан уур амьсгаатай. Атлантын далайн эрэг хавийн газар зүйн онцлог нь гэх юм бол маш их тийм чиглэг намаг цөөрөмжтэй газар учраас энд Майамигийн хар матер ингээ амьдрах маш их тийм тааламжтай сайхан нөхцөл байдаг. Ялангуяа олон мянган жилийн туршид амьдарч ирж ирсэн индианчуудын хувьд зайлшгүй хүнсний хэрэглээ болж ирсэн. За энэ хар материалын яг биеийнх нь хэмжээ гэх юм бол нэлээд том биеийн хөгжил нь гүйцсэн том болсон үедээ бол 4-5 метр болдог. Нэг идэж тэжээлээ идээд багцаагаар нэг ан хийгээд нэг 5-6 кг жинтэй амтан барьж идсэн тохиолдолд дахиж анд гарахгүйгээр бүтэн 14 хоног болох тийм онцлогтой байдаг. За энэ хар матер нь бас биеийнхаа илч дулааныг маш бага алддаг. Ялангуяа усан доорх хөдөлгөөний хувьд маш бага энергиэр урагшаага хөдөлж маш бага энергийг зарцуулдаг. Тийм болохоор идэж тэжээлийн хувьд бол маш бага ижтэй. За бид нар Микесүкэ омгийнхны гол идэж тэжээл болж исэн хар материйн тоглолтыг үзэж байна. За энэ хар матер нь болохоор яг дэлхийд байдаг олон төрлийн материал дотроос нэлээд онцгой матер гэж хэлэгддэг. За юугаараа чухам онцгой бэ гэхээр бусад материалуудыг бодох юм бол зан арын шингаар нэлээд ялгаатай, маш номхон дөлгөө амтан гэж хэлдэг. Ер нь хүн л очиж оролдохгүй бол хүн рүү дайрсан тохиолдол байдаггүй. Индианчуудын хувьд гол идэж тэжээл нь болж ирсэн. За энэ суурь гадаадын дотоодын жуурчдад зориулсан маш олон төрлийн үзүүлбэр үзүүлдэг. За өнөөдөр бол бид нар бас нэлээд азтай яг энэ хар материйн үзүүлэх тоглолттой өдөр нь бас ирж таарад энэ шоуг ингээд бүгдээрээ хамтдаа үзье. What I'm going to show you next. Oh.
Digo, ¿qué? Yo se lo digo. Look. Tiene una fuerza. Suelta cuando. No, yo no tengo fuerza para coger eso. ¿No? Зэн орсноор магнаа. Мөн чи нас зогсчихлоо. За. Онтойгоо. Бос намайг ганцаараа гин авсан. Авцаа. Samsung гүрүү гарц худалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom. Samsung Galaxy J серийн гарц худалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom. Buzz School мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын үр гүсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурч, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлүүдээр сургаж, мэргэжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 99774466 Buzz School. Байгалийн үзэсгэлэн цөм бүрдсэн Баянгол уулын иргэд орших Баянгол амралт нь нэгд ор 60-аас 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ажил хамт олонны нийлэг зугаалга, хонхны баяр, ургийн баяр, хорим зэрэг бүхий л баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна Баянгол жуулчны баазын дэргэд сахар, ходоодны аршаан байдаг учраас аршаан хүртэнгээ байгалийн сайханд амрах боломжийг танд мөн олгож байна. Нийслэл хотоо солгүй нам гүм орчинд ажлын алжаалаа тайлахыг хүсвэл Баянгол амралтыг зориорой. Wildstone компани бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын бас барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи, шилдэг тохиолдолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бид зохицлоож, үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone компани харилцаа утас 99174723. Samsung гүрүү гарц худалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom. Samsung Galaxy J серийн гарц худалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom. Үндэсний брэнд Хаан суудал. Жолооч бидний итгэл танд. Үндэсний брэнд Хаан суудал. Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны бүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг, захтна, тослогийг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан. Эрдэс бодис амин димийн иж бүрдэл. Хагийг устган захтна тослогийг арилгаж хуйхыг эрүүл болгоно. Шинэ клермен хуйх хамгаалагч тооцох. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Samsonite. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тариавал, онгоцны билетийн касс 331 331 334. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Buzz School мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын үр гүсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурч, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлүүдээр сургаж, мэргэжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 99774466 Buzz School.
За одоо бид нар нэг сонирхолтой газар орж ирчээд байна. Индиан омгийнхны одоо суурин гарч очлоод одоо энэ сайхан зэгс хөндийгээр энэ агаарын одоо завь гэж одоо нэрлэж байгаа. Энэ болохоор ардталд маш хүчтэй мотор ажиллаад маш одоо ингээд хаашаага хүчтэй тийрдэг. Тэгээ энэ дотор ингээд суугаад хэдүүлээ индианчуудын бас суурин гар бас ингээд аялах ийм төлөвлөгөөтэй байна. За энэ одоо яг энэ жижиг одоо энэ гол болохоор одоо нөгөө нэг актер бидний түрүүний үзчихсэн одоо хар материйн дэлбэгтэй. За ийшээ болохоор одоо индианчуудын бас суурин бас байдаг. Одоо эртний амьдралын хэв маягийг үзүүлсэн суурингуудаар ингээд сайхан аялаад энэ сайхан одоо мотортой заваар 30 минут орчим аялах юм байна. Майамид ганцхан энэ заваар одоо аялдаг гадны дотны жуулчид одоо энд ирэхээр заавал энэ заваар аялдаг. Маш сонин. Саяас нь гадаадын жуулчид ингээд суугаад явж байхад энэ бас маш хурдтай давхдаг. Тэгээд усан замаараа ингээд нэлээд хурдтай давхихаас гадна бас хуурай газар дээгүүр бас явдаг гэсэн бас тэгж ярьж байна. За тэгээд энэ усан дотроос бас аялж байхад бас бид нар бас энэ Майами орчмын халуун орны одоо амьдралын одоо амьтдын одоо маш олон сайхан зургийг бас авах бас тийм бас боломж байгаа юм шиг байна. Нэлээд тийм адал явдалтай аялал болох гээд байгаа юм уу та хэдүүлээ. Ямар ч байсан ингэ хэдүүлээ сайхан аялъя. Өнөөдөр бол бас үнэхээр сонирхолтой аялал бидрийг бас хүлээж байна. За одоо бид нар сая яваад одоо Микисүкэ овгийн нэгэн гацаа дээр ороод ирсэн. За тэгээ энд аялж байгаа бас нэг сонио онцлог гэхээр Америкийн нэгдсэн улс төдийг одоо дэлхийд одоо байгалийн аялал жуулчлал одоо маш одоо хүчтэй хөгжиж байгаа. Одоо зөвхөн одоо шууг одоо үзэх гэж одоо жилд одоо маш олон одоо сая хүн гадаадд жуулчилдаг гэсэн юм байдаг. Одоо сая манай хөтөч бас бидэнд ингээ зааж хэлэхэд одоо энд маш олон төрлийн одоо ховор халуун орны одоо шууд байдаг. Мөн одоо энд бас маш олон төрлийн одоо Полароидогийн хар яст мэлхий матар гэдэг ерөөсөн маш олон төрлийн амьтдыг бас бид нэр үзэх боломжтой. А бидний аялж байгаа газрын бас нэг онцлог гэхээр ямар нэгэн зоо парк биш. Зоо парк бол бас нэлээд уйтгартай байдаг. Амьтдыг ингээд хорж хашаад маш хэцүү байдаг. Энэ бол ерөөсөө яг цэвэр одоо үндэсний дархан цаас газруудын нэг. Энд байгаа одоо бүх амьтад бол ерөөсөө л яг унган байгалаараа амьдарч байгаа. Тийм болохоор бас энд бас байхдаа энэгээр аялахдаас хамаагүй бас хөтчөөс хол бас хамаагүй энэ ус руу орохыг бас хориглодог. За ялангуяа одоо бидний энэ одоо байж байгаа одоо энэ усан дотор гэхтэл одоо маш олон төрлийн одоо усны амьтад байна, матар байна, яст мэлхий байна. За ялангуяа Полароидогийн хар яст мэлхий гэдэг бол маш их алдартай одоо ховрдож байгаа амьтдын нэг. За энэ одоо ус хэтчил дээр нь одоо маш олон төрлийн дум байж байна. За тэгээд зөвхөн энэ одоо усны нэгэн төрлийн одоо замаг гэхтэл одоо энэ замгийг ерөөсөө устгаж болохгүй. Одоо байгалийн асар одоо ховор тогтцтой замаг. Энэ замаг нь болохоор энэ хавийнхаа одоо усныхаа одоо тэнцвэртэй байдлыг нь хангаж идэг. Одоо усан доторх элдв муу зүйлийг одоо шингээж одоо энэ усыг сайхан цэвэршүүлдэг одоо ийм үүрэгтэй гэж одоо хэлж байна. За тэгээ энд одоо анхааруулсан байл да. Энд одоо зэрлэг одоо матрууд их байгаа учраас хамаагүй оролдож болохгүй шүү гэд нэлээд анхааруулж байна. Ер нь одоо үнэхээр одоо сайхан байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар байна. За ялангуяа Майами орчмын энэ одоо байгалийн одоо
онцлог гэх юм бол одоо Атлантын далайн одоо зөөлөн чиглэг дулаан уур амьсгаатай. За тэгээд энэ далайн эрэг орчмоор болохоор маш олон тийм нуур цөөрөм газрууд ихтэй. За ялангуяа нуур цөөрөм одоо бараадад одоо халуун орны маш олон төрлийн шувууд, загас, мөн усны одоо маш ховор одоо ургамлууд одоо энд байдаг одоо ийм онцлогтой. За ялангуяа бидний хувьд бол яг байгалийн аялал жуулчлал одоо хийгээд ингээ аялаа явж байхад бол үнэхээр яг Америк нэгдсэн улсын одоо бид нар өндөр том байшингуудыг үзүүлээд ингээ явах биш. Яг Америкчуудаас байгалаа яаж хамгаалж ийн одоо байгалаа хамгаална гэдэг маань зүгээр нэг хууль гаргах биш. Одоо энэ сайхан байгалыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж, гадны дотны жуулчдаас үзүүлж, за үзүүлснийхээ хэмжээгээр бол эргээд бас энэ сайхан байгальдаа хөрөнгө оруулалтыг хийж чаддаг. Энэ хавийнхаа одоо амтан ургамлыг хамгаалах санд гадаад дотоодын жуулчдын маш олон хүмүүсийн бас хөрөнгө одоо ийшээ урсч идэг. Одоо ийм сайхан одоо үлгэр жишээ авахар газар байна. За манай Монголч гэсэн бид нар ийм сайхан байгаль зөндөөл байдаг. Одоо хоргийн тогоо, хөвсгөл гээд маш сайхан үзэлт газар байдаг шүү дээ. Гэхдээ бид нар одоо яг энэ сайхан газараа сайхан эдийн засгийн эргэлтэнд оруулаад гадаад дотоодын жуулчлалыг одоо үзүүлж одоо Монголын малчтын амьдрал, одоо энэ орон нутгийн амьдралын хэм маяг гээд одоо манай одоо хайныг сарлаг ерөөсө 5 хошуу малын амьдралаад үзүүлэх чинь үнэхээр одоо номадик гэж одоо ярьдаг одоо нүүдэлчдийн соёл иргэншлийг бид нар бас гаргах. Манай монголчуудын хувьд бол маш их ирээдүйтэй тийм санаа авахар зүйлүүд бол маш их байна. За одоо энэ миний баруун гар талд чинь одоо Индиан омгийн одоо Микесука омгийнхны одоо яг тухайн үед нь байсан одоо урт хэлбэрийн энэ орон сууцыг одоо ингээ сайхан засаа тавьчихсан. Тэгээ энэ хавийн орчноор ерөөсөө бид нар өнөөдржингөө бүтэн өдөржингөө аялж яхад ерөөсөө өөцсөнгөө индианчуудын Овмог аймгийнхны хэрэгжилжсэн хоол хүнс, газар тариалан зааман одоо гар урлалын зүйл гэж ерөөсөө үзэх юм бол маш их байна. Тэгээ ямар ч одоо бидэрт одоо уйдах цав гарсангүй. Үнэхээр манай үзэгчч гэсэн бас сайхан сонирн байсан баг. За одоо яг нөгөө индианчуудын маань суурин дээр ингээд ороод ирсэн. Тэгээ энд болохоор ерөөсөө яг тэр Индиан омгийнхны бас ахуй амьдралыг харуулсан юм хөөрхөн Индиан омгийнхны Google-тэй хийгээ тавьчихсан. За энэ омгийн шүтэн юм шиг байна да. Индиан омгийн. За ийшээгээ болохоор ерөөсөө цэвэр одоо зэрлэг байгаль байгаа. За энд болохоор одоо энэ Индиан омгийнхан бас ер нь колончлогчдын эхний үед одоо индианчууд манаас Европын соёлоос суралцаад маш олон төрлийн одоо шин дэвшлэлт технологиг ахуй амьдралдаа хэрэгжүүлээд өөрсдөө бас юм дээр үе одоо гар машинаар одоо ийм ойж исэн. Энэ бас ингээд түүх болоод үлдсэн байх юм аа. Ер нь энд бол ерөөсөө маш олон одоо индиан хүмүүс одоо энд бол суурин соёлын одоо хэлбэр шилжээд одоо өөрсдийн ахуй амьдралдаа Европын соёл одоо дэлхийн ертөнцийн тийм техник технологийн дэвшлиг одоо эзэмшээд улмаар одоо индианчуудын бас тийм нүүдлийн соёл иргэншил бас устсан одоо тийм түүхийг бас бид нар энэчээс харж болж байна. Дэлхийд хаварсан том одоо матрууд одоо энэ шугуу дотроос гинт одоо гараад ирэхийг одоо бид нар одоо таашгүй. Гэхдээ энэ дархан цаастай газрын хүний бас хэлснээр ерөнхийдөө бол та нар нөх актер матрыг оролдохгүй, уурдуулахгүй бол яахчгүй номхон амтаа. Янз бүрийн байдлаар одоо тэжээхийг бол одоо хориглож байна. Гэхдээ бас л одоо сонин санагдаж байна. Яагаад тэгэхээр гинт энэ дотроос ямар ч матар гараад ирэхийг бол бид нар бас одоо мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан ингээд үзье. Тэгээ сонин одоо халуун орны бас гайхалтай амьттай бас ингээд яг унган байгаль дээр нь бас танилцъя гэсэн тийм санаатай байж байна. Тэгээ сая бид нарыг энд явж байхад энэ ус сая нэг зүлхийгээд нэг чимээ гарлаа. Хэдүүлээ бас нэг очиод үзвэл яад юм бол
Бас нэг тийм. Ер нь матарчин ерөнхийдөө амтан руу дайралт хийхдээ тэгж шууд дайрдаггүй. Аль болохоор нууц байж байгаад гинт гарч ирдэг гэдэг. Гэхдээ зүгээр үзүүл бас яадаг юм бол бас энэ дархан цаастай газрын хүмүүс хэлэхдээ бидний нэг актер бас хамаагүй чимээ гаргаж болохгүй. Амьтдыг бас уурлуулж болохгүй, өдөж болохгүй гэсэн. Гэхдээ яах вэ? Нэг үзүүл яах вэ? Нэг үзэхүү яах вэ? Бас л их сонь санагдаж байна. Сая энэ яах харахгүй нэг улс нэг цөлхийгээ дуурсан да. Ер нь эргэж харахаар хичүүл яа. Нэг зоолж аялтал та тий. За хэвээ нилээн явж ийс нөгөө актер амтны чинь бараг олж харлаа штэ. Бас нилээн сүртэй амтан байх шүү. Ой. За. Хурсан одоо нөхөр яваад өглөө штэ. Ерөнхийдөө нэг уурыг хөрөхгүй бол ерөнхийдөө их тийм амгалан амтан гэж хэлж байна. Buzz School мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын үр гүгсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурчин, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлүүдээр сургаж, мэргэжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 9977 44 66 Buzz School. Samsung гүрүү гар утасгалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom Samsung Galaxy J серийн гар утасгалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom Wildstone Company бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын баса, барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи, шилдэг догчлолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бий зохицлоож, үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone Company харилцагуудаас 99174723 Байгалийн үзэсгэлэн цөм бүрдсэн Баянгол уулын иргэд орших Баянгол амралт нь нэг дор 60-аас 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ажил хамт олонны нийлэг зугаалга, хонхны баяр, ургийн баяр, хорим зэрэг бүхий л баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна Баянгол жуулчны баазын дэргэд сахар, ходоодны аршаан байдаг учраас аршаан хүртэнгээ байгалийн сайханд амрах боломжийг танд мөн олгож байна. Нийслэл хотоо солгүй, нам гүм орчинд ажлын алжаалаа тайлахыг хүсвэл Баянгол амралтыг зориорой. Ханз хятад хэлний сургалтын төв хятад монгол багш хоцсон бүх шатны сургалтандан эзэлт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Samsung гүрүү гар утасгалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom Samsung Galaxy J серийн гар утасгалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторан. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Samsung гүрүү гар утасгалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom Samsung Galaxy J серийн гар утасгалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны бүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг захтна тослохыг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан
Эрдэс бодис амин димийн иж бүрдэл. Хагийг устган залтнаа тослогийг арилгаж хуйхийг эрүүл болгоно. Шин килэрмэ. Хүүх хамгаалагч тооцохгүй. Samsung гүрүү гар утасгалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom. Samsung Galaxy J серийн гар утасгалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom. За бид ингээд өнөөдөр жингээ одоо индианчуудынхаа амьдралыг үзүүлсэн. Олон газараар аяллаа. Ингээд материалын тоглолт үзлээ. За тэгээ индианчуудынхаа амьдралыг үзүүлсэн бас нэг ахуй амьдралын одоо нэг хэсэг болох ингээд тосгоноор нь аяллаа. За тэгээ одоо бид нар өдөөс хойш бас нэлээд одоо өссөн хоол идэвхсэн натай нэг индианчуудын хоолны газар ороод ирсэн. Нөгөө алдартай сайхан индианчуудын яг үндсэн уугууд иргэдийн сайхан хоолыг бид нар захиаллаа. За энэ чухам ямар хоол юм бэ гэхээр одоо манай үзэгчид харж байгаа бах. За энэ болохоор нөгөө алдартай одоо хар матрийн одоо махаар хийсэн юм сайхан хоол байна. Шарсан одоо хар матрийн мах. За энэ болохоор одоо индианчуудын бас гол хоол хүнсийн нэг болох одоо шарсан мэлхийн хөл. Тэгээд ийм хоолуудыг захилаа. Хэдүүлээ ямар ч байсан бас нэг идэж үзье. Тэгээд амьд явал ер нь их олон юм үзнэ гэж одоо ярьдаг. Тэр шиг одоо янз янзын амтны мах одоо ингэж үзэж байна. За тэгвэл одоо ингээд сая бид нар индианчуудын хоолны газар ингээд менюг нь үзлээ л дээ. Индианчууд ер нь маш олон төрлийн одоо хоол хүнсийг одоо голж одоо хэрэглэдэг. За ялангуяа энэ дотор индианчуудын өөрсдийнх нь тако байна. За pumpkin bread буюу одоо хулууны сайхан талах байна. Тэр маш олон төрлийн одоо хоолыг бас иддэг юм байна индианчууд. За энэ болохоор одоо муур загсны махаар хийсэн одоо хоол байна. За гэхдээ бид нар одоо төлөөлөл болгоод индианчуудын одоо хамгийн гол одоо иддэг хоол хүнсийн нэг болох хар матар одоо хар матрийн мах болон одоо шарсан мэлхийний одоо гой ингээд сайхан загч байна. За ямар ч байсан ингээд хоолоо идэж үзье. Их сонь санагч байна. Анх удаага ингээд матрийн мах идэж үзэж байна. Майамид ирчээд гаднаас нь харахад ийм дахианы мах арах уу цагаан мах байна. Маш гоё амттай байна. Амтны хувьд бол тийм загсны мах арах уу. Гэхдээ загсны мах шиг тийм зөөлхөн биш. Жохон ширхэгтэй тийм мах байна. За одоо хэдүүлээ мэлхийний гуйыг идэж үзье. Бас л одоо харахад нэг тийм загсны махтай нэлээд төсtöөл харагдаж байна. Ер нь усны амьтад болохоор нэг тийм цагаан махтай байдаг. За ялангуяа энэ индианчуудын одоо хувьд бол энэ далайн гаралтай бүтээгдэхүүн энэ мэлхий одоо матер бол ерөөсө хамгийн гол хоолнуудын одоо нэг тооцогддог. За хэдүүлээ идэж үзье. За саяны яг хоолыг бодох юм бол яг амт нь бол ерөөсөө яг матрийн махыг бол арай л гүйцэхгүй. Гэхдээ маш зөөлхөн махтай байна. Яг дахианы мах шиг одоо амттай. Зөөлнийхээ хувьд бол ерөнхийдөө яг загсны махтай амттай. Адилхан амттай. Тийм мах байна. Эрдэнэ шишээ гурзаар хийсэн талах байна. Талах нь үнэхээр сайхан амттай байна. Амт бол үнэхээр сайхан янзтай. Өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ хамт индианчуудын одоо Майами орчмын амьдарч ирсэн одоо Микасуко овгийн индианчуудын амьдралыг үзүүлсэн. Энэ сайхан тосгоноор аялаад ресторанд нь ороод энэ индианчуудын сайхан хоол хүнсний соёлтой одоо хоолны одоо соёлтой сайхан танилцаад ингээд хар матрийн мах мэлхийний гуй гэдэг ингээд олон сайхан хоолыг амталж үзлээ. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Бидний хувьд бол анх удаага ингээ аяллаа тойрог нэвтрүүлгээр бид нар индианчуудын амьдралаар ингээ аялаад бас манай үзэгчид одоо бидэнтэй хамт энэ сайхан газараар ингээ хамтдаа байсан. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.
2016 оны 9 сарын 3-ны өдрөөс 5-ны өдөр хүртэл Эрээн хот, Шилэн хотод 2016 Хятад улсын Эрээн хотын Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааны форум зохион байгуулагдана.